Миний хувьд бол одоо хэдүүлээ энэ чуулганы ажил хэрэгч илүү одоо чөлөөтэй юм байдал уур амьсгал шилжих гэсэн бодолтой байна. За ямар ч үсэн би зангаагааны судлаахыг. За тэгээд одоо цаас баримт харж ингэж одоо энэ залуучуудын чуулган уулзалтанд үг хэлэх ёсгүй. Яг одоо үнэн сэтгэлийнхаа өөрийнхөө үгийг хэлэх ёстой гэсэн ийм бодлоо орж ирсэн юм аа. Инженерингийн шин чанартай, ашиглалтын шин чанартай үндсэн үйл ажиллагаанд хүртэл бид нар бас ахмад үеэ хүндэлдэг, сонсдог, тэдний арга туршлагыг ажилдаа нэвтрүүлдэг. Тэгэхдээ ажил хэрэгээ залуучуудынхаа хүчээр бүтээдэг. Ийм одоо арга барилын тухай хүртэл ярьж байгаа. За энийг бол энэ чуулганы үеэр та бүхэн одоо ярилцах, хэлэлцэх ийм боломж байдаг бол одоо хэлцээрэй гэж ингэж хүсэж байна. Залуу хүн бол ийм одоо карьертэй байх юмаа гэдгийг бид нар яагаад төлөвлөж болохгүй байгаа юм бэ? Нэгээс ойлгохгүй. 10 жил ажиллаад, 15 жил ажиллаад одоо мэдлэг мөрөжил бусад энэ туршлага за хүн удирдах, хамт олон удирдах энэ одоо чадвар энэ суусан бол тэгэл ерөөсөө хилцээний дарга болох хэвээр, тасгийн дарга болох хэвээр, эрхлэгч болох хэвээр. Гэхдээ ингээд одоо албаны орлогч, албаны дарга, замын одоо даргын зөвлөх эсвэл одоо албаны төсөл гэж одоо бид нар ярьдаг шүү дээ. Энэ одоо төмөр зам дээр юм уу? Энэ одоо төмөр замын дээр хэрэгжих төслийн ахлагч нь гэдэг ингээд энэ одоо карьерийг бол хийж явах ёстой, тодорхой байх ёстой, хүрэх энэ шат дамжлага, энэ тоглоомын дүр нь ойлгомжтой байх ёстой юм шүү. Бид энэ карьерийн тухайд одоо энэ залуучууд өөрсдийнхөө карьераас гадна энэ залуучуудыг одоо өөрийн үйл ажиллагаанд эсвэл одоо үйл хэрэгтэй ажиллуулж байгаа ингэж одоо залуучууд 60 70% байгаа гэж манай улаан төмөр замын тав толгой тий. Тэгэхээр ийм одоо бүрэлдэхүүн байгаа энэ залуучуудыг бас энэ карьерийн одоо төлөвлөж явах хэрэгтэй юм бол гэсэн бодолтой байгаа. Энийг яаж төлөвлөдгийг, яаж хийдгийг гэдгийг бол өөр асуудал. Энийг бол та бүхэн судлах хэрэгтэй байх. Даваа бил дарагчсан судлах хэрэгтэй байх. Энэ Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаанд энэ залуучуудын оролцоо, нөлөөлөл, байр суурийг одоо нэмэгдүүлэхгүй бол өөр одоо олон нийтийн байгууллагууд өөр хүмүүс энэ орон зай байр суурийг эзлээд байна. Одоо та нарын дуу хоолойны өмнөөс юм уу та нарын өмнөөс бид нар яриад байгаа юм би мэдэхгүй. Одоо бүтэц зохион байгуулалтыг арай орчин үеийн болгоё. За техникийн шинжилтийг тууштай хий. За энэ оронтой энэ одоо нэмэгдүүлэх одоо тэр нэмэгдэж байгаа оронтой илүү менежерүүд, инженерүүд, техникч ийм одоо өндөр зэрэглэлийн мэргэжлийн ажилчдын оронтой нь илүү одоо төлхөө байх ёстой гэсэн ийм өөрчлөлтүүд хүртэл хийхэд би бас одоо өнөөдөр зарим нэгэн эсрэг үстэй тулгараад байгаа тийм. Тэгээ энийг би бол ойлгохгүй байгаа. Тэгээ энийг одоо хийгээд үр дүнд хүрэх юм бол энийг би очихгүй. Манай төмөр зам хожин дээр нь та нар одоо 4-5 жилийн дараа, 5-10 жилийн дараа та нар тэр одоо үр өгөөжийн тэр одоо үйл хэргийг үргэлжлүүлээд аваад явах тийм суурь нь өнөөдөр тавьж явахгүй бол ахаад та нар одоо тэр төмөр зам авч явах тэр нас хүс тэр цаг хугацаанд дээр ороод ирэхээр зэрэг ахаад өнөөдөр миний ярьж байгаа за нөгөө цаасгүй технологиудаа шилжиж. За ерөөсөө IT-г бол одоо мэдээллийн технологи төмөр замын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлье. Түрүүний миний хэлдэг цалин хөлсний үр өгөөжийн үр дүнгийн давталцааг бол ерөөсөө одоо компьютер хийдэг болгоё. Эсвэл юм чинь дахиад яриа сууж явах юм 5 жилийн дараа. Өнөөдөр та нарын ажил төрлийг дүгнэж үнэлж цэвэрлэж байгаа усууд чинь дандаа субъектив байгаа шүү. Та нар мэдж байгаа. Дарга дүгнэж байгаа. Бүтэн дүгнэж байгаа. Компьютер бол тэгэхгүй шүү. Яг үр дүн хэлнэ шүү. Яг ийм одоо үр дүнд одоо тэр хүрсэн байна. Ерөөсөө 10 одоо гинт илрүүлсэн байна. 5-ыг нь өөрөө зассан байна. 5-ыг нь илрүүлж бусдаар засуулсан байна гэдэг бүр гаргаад өгнө шүү та нарт. Компьютер юм уу энэ програм энэ IT-гээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын одоо ажлын үр дүн бол яг энэ дөр байдаг байхгүй. Манай Улаанбаатар төмөр зам дээр одоо хүртэл субъектив. За энэ залууч одоо таарахын залуу да муу да гэдэг ингээд субъектив хандаад.
энэ залуу юм мэдэхгүй дээ, туршлагатай дээ, гал нэг субъектив андаа л ингэж явж байгаа. Тэгээ энийг давуу туулахын тулд би бас нэг ийм шинжил өөрчлөлтүүд энийг л хий гэж бодсон. Энд бол ямар нэгэн одоо тэр удирдлагын гаргадаг тэр амбиц тэр байхгүй. За энийг би бас залуучуудад бас одоо өөрөөлөй за тэдний дуу хоолой тэдний хүчээр энийг хий гэсэн юм бодолтой энэ одоо зүйлийг хийж байгаа. Ган зам спорт хороо гэдэг дээрүүд байсан. За ган зам клуб болсон байх. Сүүлдээ ган зам одоо спортын байгууллага болсон байх. За би одоо ажил аваад тэрийг Төмөр замын дээд сургуульд нэг хариуцуулж өглөө. За тэнд олон залуучууд байдаг юм байна. Олон одоо юу байдаг юм байна. Спорт сонирхдаг одоо тэнд заалн байдаг юм байна. Тэнд одоо болцоо байдаг юм байна гэдэг Төмөр замын дээд сургуулийн хариуны хэсэг болголоо. Та бүхэн мэдж байгаа. Ган зам спорт клуб. За тэгээд саяхан одоо сарын өмнө ерөөсөө энэ спортын үйл ажиллагаанд мөнгө төгрөг санхүү аж ахуй хэрэгтэй байдаг юм байна. Тэгэхээр энэ зэрэг нь за Төмөр замын удирдах газрын захиргаа аж ахуйд харьяал болчихлаа. Өнөөдөр одоо тийм байдалтай байна. За тэрний өмнө бид нар яасан гэвэл ерөөсөө нэг тээврийн орлогоос тодорхой хувийг бас спорт нийтийн биеийн тамирт зарцуулах хэрэгтэй юм байна гэж үзээд тээвэр зуучийн төвийн харьяанд хүртэл байсныг та бүхэн мэдж байгаа. Спорт хороо маань. Тэгэхээр энэ байгууллагыг одоо хэн харьяаж, хэн удирдах, хэн авч явж энэ спортын байгууллага дотор юу хийж одоо манай залуучуудын юу гэдгийг бие бэлтэр сэтгэл санааны тэр одоо хөгжил дэвжил энэ одоо бий болох юм бэ гэдэг ийм одоо ийм асуудал тухай ярьж байгаа. Тэгээ спортын хороогоо дуудаад одоо бид нар ямар ажил хийх вэ гэдэг асуухаар зэрэг тэр стратеги төлөвлөгөө тэр одоо хөтөлбөр програм гэдгээс буюус ойлгомжгүй. Манай залуучуудыг хурдангүйдэг болох гэдэг юм уу? Бүгдийн санаар одоо уулгадаг болох гэдэг юм уу? Эсвэл спорт гэдэг энэ арга хэмжээг явуулаад одоо сэтгэл санааны хувьд нэгдэхт нь хэрэглэх гэдэг юм уу? Эсвэл ажил төрлөөр хийж бүтээх тэр уран зоригны өгөхөд спортыг ашиглах гэдэг юм уу? Юус ойлгомжгүй юм байдалтай байгаа. За ерөнхий инженерт би за манай Улаанбаатар Төмөр зам одоо энэ 3 жилийн дотор л одоо ерөөсөө IT шилжчих. Энийг хэлэхэд бол надад амархан тэр полнеркэн дээр юм уу тэр юм дээр замын орлогч дарга нарын хурал дээр би амархан хэлчихэж байгаа. Надад нэг 3 секунд хэрэгтэй болчихж байгаа тийм. Гэтэл энэ цаасгүй технологи энэ үйл ажиллагааг одоо энэ орчин үеийн програм энэ хард софтверийн энэ одоо том хүчин чадлыг ашиглаад энэ байгууллагын үйл ажиллагааг энэ цалин хөлсний тооцоог, үр дүнгийн тооцоог, ажлын бүтээмж эднэсийг одоо дээшлүүлэх ашиглая гэхээр зэрэг энийг бол одоо бид нар шууд гардаад хийх ийм одоо мэдлэг ийм одоо тэр суур мэдлийг олж авсан хүмүүс чинь бид нар биш шүү дээ. Бидний энэ дээд сургууль төгсөж байгаа үед чинь компьютер чинь сурч байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо та бүхэн хариуцуулах хэрэгтэй гэж би өнөөдөр ингэж бодож шийдэж өнөөдөр энийг хэлж байгаа. Ерөнхий инженер би хариуцуулаад ингээд орхих бол нэг хэрэг. Энэ бол зүгээр ажил үүргийн дагуу л одоо зөв чигийг гаргаж байгаа асуудал. Яг энэ ажлыг гардан хийх хүмүүс нь одоо энэ зааланд сууж байгаа. Та нарын ард одоо төлөөллийн та нараар төлөөлүүлээд ингээд ажиллаж амьдарч байгаа манай залуучууд байх болов гэж энэ жил одоо бодож байна. За мэдээж залуучуудын байгууллагуудаа би энэ сургалтын асуудлуудыг бас соёлын асуудлуудыг бол одоо бүрэн хариуцуулах ийм одоо бас бодолтой байна. За сургалт гэдэг бол манай залуучуудын хувьд хамгийн одоо бүр амин чухал хэрэгцээтэй ийм одоо зүйл. За Төмөр замын дээд сургуулийг тээврийн дээд сургууль болгоод тэнд одоо далай нисэх Төмөр зам, авт зам гэдэг ингээд тээврийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх чиглэл рүү оруулсан юм байгаа. Гэхдээ энэ та бүхний одоо тавьж байгаа шаардлага хөгжиний бүхэн гэдгийг та нар надад хэлэх хэрэгтэй байхгүй. Тэнд бол ерөөсөө одоо сургууль арга зүйн бол ийм байгаа юм байна. Тэнд бол энэ техникийн мэргэжлийг одоо олгохдоо тэр хардвер, софтверийн хувааж хоёр одоо талаар олгох хэрэгтэй юм байна. Тэр хуучны одоо Төмөр замын техник технологи бол өргөл заагаад байх. Ирээдүйд бий болох технологи эсвэл хуучин байсан одоо арга технологиудыг хүртэл харьцуулсан заахаар явах хэрэгтэй юм байна. Залуучуудын ажил амьдралын баталгааны тухай юм асуудал байдаг. Тэгээ энэ одоо баталгааг яаж авах хэрэгтэй юм, юугаар авах хэрэгтэй юм.
гэдгийг та нар одоо манай байгууллагын удирдлагад одоо энийг санаа бодлоо хэлээч. Энийг зөв томьёолоод хэлж өгөөч. Тэр зарчмын тэр тоглоомын дүрмийг хэлж өгөөч. Энэ ажил амьдралын баталгаа гэдэг нь одоо орон сууц юм уу? Эсвэл одоо хоримтлан үүсгэж болох өндөр хэмжээний цалин хөлс юм уу? Эсвэл одоо өнөөдөр та бүхэн ярих байх тэтгэврийн нөгөө юу вэ? Байгууллагын тэтгэврийн сан юм уу? Та нарын ирээдүйн баталгаа. Манай залуучууд дотор юм мандал үүсгэх юм бол миний хувьд бол ямар ч одоо за одоо төмөр замыг цаасгүй технологи шилжүүлье. За тохиолдлын одоо цоошин техник технологи нэвтрүүлье. За энэ өртөн дээр одоо баригадын арга нэвтрүүлье. Энэ одоо төмөр бетон шилжсэнтэй холбогдуулж зам арчилгаа ашигласан дээр одоо машин ажиллагаа нэвтрүүлье гэдэг ингээд төсөл ийм шийдвэр гаргах юм бол би энэ ажлыг одоо удирдах эрхийг юм уу удирдах тэр эрх үүрэг хариуцлагыг би аль бор залуу тэр инженерт нь залуу тэр хүнд нь өгнө шүү. За одоо энэ бид нар бол одоо замын хэмжээнд бол 10, 20, 30 одоо төслийг ярьж байна. Air Express төсөлгээд одоо шинэ сонсны буудлын руу төмөр зам барий, шугам барий. Би энэ төслөө бол одоо залуу хүнд удирдуулна. Хэрвээ одоо үнэхээр энэ төслийг одоо удирдах төслийн нэмжин энэ санхүүжилт нь одоо ингээд шийдэгдээд гараад ирэх юм болов. Тэгэх мэтээр энэ манлайлах энэ асуудлыг бас за энэ дотор би энэ мэрэгжилдээ бас мэрэгжил мэдлэг чадвараа одоо дэвшүүлэх асуудлаар залуу хүн мандалж ивэл илүү хэрэгтэй маа гэсэн хэлсэн. Одоо ингээд төмөр замын инженерүүд, техникчид, ажилчдыг ингээд асуухаар зэрэг за би инженер гэж байгаа юм л да. За чи яг эксперт инженер юм уу, зөвлөх инженер юм уу, мэрэгсэн инженер юм уу, ахлах инженер юм уу, тэргүүлэх инженер юм уу гэдэг ингээд тэр мэдлэг мэрэгчлэр мандайлах тэр зэрэг дээгүүр байх юмыг ингээд бодож тэр залуу хүнтэй ярихаар тэр залуу хүн тэр нь тодорхойгүй байгаад байгаа байхгүй. А би албан тушаалаараа ахлах инженер гэдэг ингэж яриад байгаа. За тэр бол албан тушаалаараа тэр ахлах инженер байж болно. А гэтэл тэр хүн мандайлж байж бас тэр хүн ахлах инженер байна. Тэр хүн тэргүүлэх инженер байна. За тэргүүлэх инженер хэд байна гэдэг ингээд тооцохоор зэрэг нэг 5-6 ярьж байна. За зөвлөх инженер манай төвсөн хэд байна гэсэн чинь нэг 5-6 ярьж байна. За мэрэгсэн инженер хэд байна гэсэн чинь нэг 100 хүнтэй үүтэй хүний тухай ярьж байгаа шиг. Тэгэхээр ийм одоо мэрэгчлийн хувьд бас энэ одоо илүү төвшөнд илүү зэрэгэлтэй болсон ийм хүмүүсийг тэр удирдах ажилд нь илүү тавих ийм зарчим байх гэхээр зэрэг энэ хоёр системийн хоорондоо ямар ч ойлгомжгүй байдал байж ах шийдэл. Энэ дүрм журам энэ одоо тоглоомынхаа дүрмийг ойлгомжтой болгох юм бол бидэнд залуучууд бид нар чи энийг чинь тэмүүлмээр байна гэж бас хэлж ярих хэрэгтэй байна. Бас нэг зүйлийг хэлэхгүй ярихгүй одоо болохгүй ийм одоо нэг зүйл байдаг. За энд одоо гарч ирээд бас зөвхөн одоо Улаанбаатар төмөр замын одоо замын дарга төдийгүй бас төмөр замын дарга хүн бол бас төр нийгмийн зүтгэлтэн за улс төрч биш юмаа гэхэд одоо сайн стратегч ийм одоо байр суурьтай ингэж одоо ажиллах хэрэгтэй ийм хүн байдаг. Ерөөсөө ийм хүнийг л одоо төмөр замын удирдлага төмөр замын үйл ажиллагаа өөрөө шаарддаг шүү дээ. Энэ эрхэлж байгаа бидний үйл ажиллагаа чинь маш том нийгмийн шин чанартай эдийн засгийн утга агуулгатай үйл ажиллагаа. Энэ одоо төмөр замын тээвэр төмөр замын ашиглалтын үйл ажиллагаа юм шиг бол цаанаа бол маш том батлан хамгаалах одоо улс үндэстний тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой асуудал байдаг. Төмөр замын одоо дарга хүний өөрч байгаа үүрэг хариуцлага бол одоо та нарын нүдэнд харагдж байгаагаас гадна түүнээс далдуур маш одоо их хүнд хэцүү юм зүйл байгаа. Тэгээ энийг бол энэнд хүрэх ийм одоо үйл явц бол нэлээд урт хугацааны ийм одоо үйл хэрэг байдаг. Энийг бол та бүхэн одоо үеийн төмөр замын дарга нарын одоо үг түүхийг, намтар түүхийг уншиж үзээрэй. Тэгэхэд бол харагдана. Энэ бол алдаа онооны дэнсэн дээр байдаг ийм айхтар одоо ажил алба байгаа шүү. Энэ үйл хэрэгт чинь одоо зүгээр нэг амжилт хүсээд ингээд одоо бууж болохгүй. Энэ үйл хэргийг чинь одоо замын захиргаа санхүүжүүлье.
энэ одоо үйл хэрэгээс чинь манай Улаанбаатар төмөр зам үр шимийг хүртье. Хөгжиё. Энэ үр шимийг чинь одоо бид нар хүртгэл юм бол бид нар хөгжих байх гэж ингэж энэ зүй тогтолцооны хамаарлыг бид нар тэгж олж харж байгаа. Та нарын одоо үйл хэргийн одоо үр шим бол манай Улаанбаатар төмөр замын хөгжил дэвшил байх юмаа гэж ингэж бодож байна. За баярлалаа.